Сайн бацгаана уу Японы 5 төвшний 13 дугаар хичээлээ үзцгээе. За 13 дугаар хичээлийн шинэ үг. За асобимас тоглоно, хөгжүүлнэ, оёгимас сэлнэ, мукаймас заавахтан, тосно, хүлээж авна, цукаремас ядарна, кекконшимас гэрлэн хурмаа хийн, каймоношимас за дэлгүүрсэн юм худалдаж авна, шокужишимас хооллно, хоол идэнэ, сампошимас зугаална, салхилна. За тайхенна. За хүнд хэцүү гэнэ тэмдэг нэрээ те. Хоши. За хүснэ хүсэлтэй байх. Хирой өргөөдом. За семай давчуу нарийн. Пүрү бассейн. Кава гол. За бижитсу гэж нэ дүрслэх хурлаг. За тэгээ дүрслэх урлагийн музей буюу галерей бижитсука гэдэг штэ те. За цүри ошимас. За өсчлэн. Ски ошимас. Цанаар голгоно, шүмацу, 7 эцэс, хагасаа бүтэнсэн гэсэн үг тийм. За горо тэд орчим, эд орчим, дэдий үед ч юм уу тийм цаг тоон дээр хэлнэ. Наника ямар нэг зүйл, докока хааны газар. За нодога кавакимас. За ам цанхыг ингэж хэлэх нэ тийм. За үлсхийг унакага сукимас гэж хэлэх нэ тийм. За суушимашо гэхээр тэгээ хэцгээ санал нэг байхад хэлж байна те. За өнөөдөр дүрмээрээ бүгдөө ямар нэгэн зүйлийг хүсхийг яаж хэлэх вэ гэдгийг үзэх нэ те. За тэгэхээр эхний хэлж болох хэлбэр нь хошидэс ахна. За хошидэс нь ямар нэг зүйлийг хүсэн хүсэмжлэхийг илэрхийлэхэд ашиглагдана. За төсөвтгооны га нөхцлөөр тодтгох нь хошидэс нь монгол хэлэнд хүсэж байна гэж орчуулагдах боловч за энэ нь үйл үг биш харин хүсэлтэй байх асуудыг илэрхийлсэн и тэмдэг нэр юм аа. За тиймээс и тэмдэг нэртэй адилхан хувирна. За хошидэс гэдэг нь болохоор хүсэлтэй байна гэсэн тэмдэг нэр байх нь тийм. Тэгээ монгол хэл рүү орчуулбал зүгээр тэгмээр байна, ингэмээр байна гэд тэг орчуулчвал илүү хэлбэртэй. За тэгээ тусгатууны га нөхцлөөр тодсон хэрэг яг юу хүсэж байна гэдэг асуултанд хариулагдчихаа тэрний үгийг га нөхцлөөр тодтох нь тийм. За ваташи ва курумага хошидэс. За би машинтай болмоор байна. Би машинтай болох хүсэлтэй байна гэсэн одоо тэр хүслийг илэрхийлж байгаа и тэмдэг нэр ханаа тий хошидэс гэдэг байна. За ваташи ва курумага хошикунай дэс. За би машинтай болмооргүй байна. Би машин хүсэхгүй байна гэх юм бол энэ хошидэс гэдэг и тэмдэг нэр маань өгөөсгсөн хэлбэр дээр энэ и төгсгөл нь кунай болж хүрдэ штэ тий. За тэгэхээр и тэмдэг нэр шиг хувирна гэдгээ энэ дээр харах нь. Тэгэхээр хүсэж байна, хүсэхгүй байна гэдгийг ингэж хэлж болох нь шүү дээ. Энэ үе сурцсан байхад хошидэс, хошикунайдэс гэх юм байна. За юу хүсэж байгаа гэдгээ энэ га нөхцлөөр тодтох нь бас юу хүсэхгүй байгаа гэдэг тийм. За тэгээ өнгөрсөн цаг дээр бас энэ и тэмдэг нэр маань катта болж хүрдэ шүү дээ. Тэгэхээр би машин хүсэж байсан гэ өнгөрсөн цаг дээр хэлэх юм бол одоо багтаа ч юм уу тийм. Тийм бол ваташи ва курумага хошикатта гэж и төгсгөл маань катта төгсгөл болж хүрдэг тийм. Болох нэ. Тэгэхээр и тэмдэг нэрийнхаа хувирлыг бас нэг мартцсан байвал давтаад харж болох нь. За дасгал ашаад үзье. Пасокон карой. Донно пасокон га хоши дэсу ка? Карой пасокон га хоши дэсу. За ямар одоо пасокон гэдэг чинь лаптоп юм зөөрийн компьютер шүү дээ тий. Компьютертэй болмоор байна гэсэн чинь хөнгөн компьютертэй болмоор байна гэж юм тий. За тэгээд пасокон га хоши дэсу. За донно курумага хоши дэсу ка? Ямар машинтай болмоор байна гэсэн чинь акай курумага хоши дэсу. Улаан машинтай болмоор байна гэж нэ. За донна кутсуга хоши дэсу ка? За акиксу но кутсуга хоши дэсу. За акиксу гэдэг нь брендийн нэр юм билгүй дээ тийм. Тэр акиксийн гутлалыг хүсэж байна болмоор байна гэж хэлнэ тийм. За донна токейга хоши дэсу ка? Нихон но токейга хоши дэсу. Япон цагтаа болмоор байна гэх юм бол нихонно гэж хэлэх ёстой шүү дээ. Тэгж тодох хэрэгтэй тийм. Японы. За донна учига хоши дэсу ка? Хирой учига хоши дэсу. Том удам гэртэй болмоор байна гэж хэлэх юм бол ингэж хэлэх нэ. Хирой учига хоши дэсу. За бас дахиад нэг өөр хүсэл илэрхийлж болох хэлбэр маань тайдэс ахна тийм. За тэгээ энэ маань үйл үгийн хэлбэр нь тийм. Үйл үгийн тайдэс буюу хүсэх хэлбэр гэж байна.
За тайдэс хэлбэр нь өгүүлэгч ямар нэгэн зүйл хийх хүсэлтэй байгааг илэрхийлсэн үйл үгийн хэлбэр юм аа. Үйл үг тайдэс хэлбэртэй байх үед тухайн үйл үгийн тусагдхууныг о эсвэл га нөхцлөөр тодтогноо. За одоо нөгөө юу хүсэж байна вэ гэдэг асуултанд хариулагдаж байгаа тэр нэр үгийг га эсвэл о нөхцлөөр алгаар нь болно. Тодтогноо нэ. За үйл үг тайдэс хэлбэр дээр байх үед и тэмдэг нэртэй адилхан хувирнаа. За энэ үйл үгийн и төгсгөл болчихж байгаа. Тэрнээс энэ нь юурд одоо үйл үг орно шүү дээ, үйл үгийн үндэс орно. Тэгэхээр тэр нь үйл үг биш тэмдэг нэр болчлаа гэсэн үг биш. Энэ зөвхөн үйл үгийн и тэмдэг нэртэй адилхан юм төгсгөл болж байгаа. Тэгэхээр энэ тайдэс гэдэг энэ төгсгөл маань өөрөө и тэмдэг нэр шиг хөрөх нь тий. Тэгэхээр такунай гэж хөрөх нь шүү дээ. Тэгмээргүй байна гэж үгүйсэх юм бол тий. За жишээн дээр харъя. Ваташи ва нихон э икитай desu. За энэ икимас гэдэг үйл үг байгаа тий. Бидний үздсэн үйл үгийн хэлбэр маань одоо мас хэлбэр байгаа тий. Хамгийн дөрөнд үздсэн. За энэ одоо дараагийн үзэж байгаа хэлбэр нь тий тайдэс гэдэг хүсэл илэрхийлж байгаа. Тэгэхээр зүгээр мас тэр хэлбэрийн төсвөлийг аваад араас нь зүгээр тайдэс гэж залгчихна. Икимас гэдэг үйл үг байвал мас аваад икитайдэс гэд явмаар байна болох нь тий. За энэ дээр хаашаа юмараа гэж чиглэл зааж байгаа болохоор одоо юг гэдэг асуулт нь бол хариулагдахгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ зүгээр нөхцлөөрөө чиглэлийг илэрхийлж дээ Япон руу юмараа гэх. За ваташи ва темпура о табетай desu. За табемас гэдэг үйл үг тий. Идэн гэдэг. Идмээр байна гэх юм бол табетай desu гэх мас төгсгөлийн хооронд тай desu гэдэг төгсгөл авах нэ. Тэгээ юг идмээр байна гэд тэр юг гэдэг асуултанд хариулагдаж байгаа тусагдхуун энэ нэр үгийг о нөхцлөөр эсвэл гагаар тодтогч болно те. Энд дээр ваташи ва темпура га табетай desu гэж хэлсэн ч болно. За унака га итай desu кара нанимо табетакунай desu. За гэдэг сүвтүүд болохоор юу ч идмээргүй наа. За нанимо гэдэг чи юу ч гэдэг үүсгэсэн. Үгштэй те. За тэгээд и тэмдэг нэр шиг хөрөн гэж хэлсэн те. Тэгэхээр табета кунай desu болно. Энэ и төгсгөл маань кунай гэдэг төгсгөл болж штэ үүсгэсэн тэгмээргүй байна. Идмээргүй байна гэж хэлэх юм бол и тэмдэг нэр шиг хөрөх нэ. За дасгал. Нани о каймасу ka? Jidensha гэж нэ. За нани о кайтай desu ka? Jidensha o kaitai desu. За юу амаар байна вэ гэдэг өгүүлбэр зохиох нь те. Яа энэ одоо юу авдаг вэ, юу авах вэ гэдэг өгүүлбэрээ юу авмаар байна вэ гэдэг өгүүлбэр болгож өөрөх нь те. За тэгээ хариулт нь жиденша о кайтай desu. Дугуй өндөг дугуй авмаар байна. За энэ жиденша га гэж хэлсэн ч болно те. Кайтай desu аль нь болно. За ицу Хоккайдо э икитай desu ka? За хизээ Хоккайдо руу явмаар байна вэ гэж асуувал икитай desu ka гэж асуун те. Энэ масын оронд тай desu гэдэг төгсгөл аваад те ka асуулт шүү дээ те. Хизээ гэдэг. Тэгвэл чинь 2月に行きたいです. 2 сард явмаар байна гэж хэлэх юм бол икитай desu. Шаарлах нь те. За 2番 何を習いたいですか? Икебанаを習いたいです. Одоо юу сурмаар байна вэ? Юу сурмаар байна гэсэн чинь цэцгийг гоё ингэж боож ингэж ургуулдаг ч юм уу те. Тийм урлаг суралцмаар байна гэх юм бол икебанаを習いたいですгэж хариулж байна те. За誰に会いたいですか? 両親に会いたいです. За энэ аитайга уулзсан гэдэг үг маань өөрөө энэний нөхцөлтэй хамт хэрэглэгддэг хинтээ уулзмаар байна вэ гэж чинь тийм. Тарины aitai desu ka? Тэгэд энэ асуултан дээр нугасаа нэг нөхцөл байгаа тохиолдолд энэ дээрээ ямар нөхцөл залах вэ гэж бодоод ах хэрэг байхгүй. Тэнийг аваад хэрэглэж чинь тийм. Ryoshin-ni aitai desu. Аав ээжтэй эцэгтэй уулзмаар байна гэх юм бол инээ тийм хариулт байна тийм. За тэгээ хүсэж байна гэхээр aitai desu. Масыг аваад тай desu. За 4番 何を食べたいですか? 何も食べたくないです. За юу идмээр байна вэ гэж асуусан чинь хариулт нь нани мо гэж хамчин тэ өгөөсгсөн хариулт шүү дээ. Тэ юу ч идмээргүй байна гэсэн утга илэрхийлж байгаа. Тэгэхээр табета кунай desu гэд и тэмдэгний нэрийн өгөөсгөлөөр өгөөсгөж хариулах нь тэ. За どんな本を読みたいですか?
За ямар ном уншмаар байна вэ гэсэн чинь Ryoko no hon o yomitai desu. За аялын талаар аялын ном уншмаар байна гэж хариулж байна те. Тэгэхээр Ryoko no hon o эсвэл hon ga yomitai desu. За энэ дасгалын хариулт маань байна те. За өөртөө бас дахин шалгаад үзээрэй. Заримдаа уншчаад буруу хийцэн байдаг шүү. Анзаарахгүй гээр тэр намайг бас давхар шалгаад үзээрэй. За дараагийн дүрм 3 дахь дүрм байна. Ни икимас кимас кайримас гэж байна те. За тэгэхээр ингээр явна ирнэ гэж байна. За ни икимас кимас кайримас. За кимас гэдэг нь явна, кимас гэдэг нь ирнэ гэсэн үг шүү дээ. За кайримас гэдэг нь харин гэртээ харин гэсэн үг шүү дээ. За явах хэрэг харих үеийн зорилгыг илэрхийлэхэд ашиглагдана. Өөрөөр хэлбэл тэгэхээр ингээр явна гэсэн үг юм гэж байна те. За энэ хэлбэрийг үйл үг нэр үгээр нэмж болно. За жишээ уншаад үзье те. Нихон料理を食べに行きます. За Япон бол идэхээр явна гэж байна те. Тэгэхээр энэ явах гэдэг үйл үгийн зорилго нь идэхээр явна гэж байна те. Тэгэхээр табемас гэдэг нөгөө үйл үг маань шүү дээ. Идэн гэдэг. Тэр масынхаа тэр төгсгөлийг аваад оронд нь нөхцөл залгачиж болох нь те. Тэгэхээр ингээр явах гэж байна гэж хэлж байгаа л. Табени икемас. За ингээ үйл үгэн дээр ч залгаж болно. Нэр үгэн дээр ч залгаж болно гэж байна те. За Kobe e kaimono ni ikimasu. За Kobe руу худалдан авалт хийхээр явна гэж байна. Kaimono shimasu гэд худалдан авалт хийн гэд одоо үйл үг байгаа шүү дээ. За shimasu гэдэг нь зүгээр хийн л гэсэн үйл үг шүү дээ. Гэхдээ яг ингээ kaimono shimasu ингээд нийлүүлээд нэр үг шиг ашигладаг тийм уу юм худалдаж авах худалдан авалт хийхийг. Тэр тохиолдолд kaimono shi ni ikimasu гэж хэлсэн ч болно. За зүгээр kaimono ni ikimasu гэсэн ч болох нэ. Тэгэхээр энэ икимас гэдэг үгийн урд одоо ни нөхцөл аваад урд нь үйл өгсөл нэр үгээ залгаад тэгэхээр явна ингээр явна гэсэн зорилгыг илэрхийлж болохоор тэгж хэрүүлж болох нь дээ. За дасгал ажиллаад үзье. Италиаe ута o narai ni ikimasu гэж байна. За ута o naraimasu. За энэ Италийн газрын зураг юм байна л та. Тэгэхээр одоо юудын дөрийн төчин болохоор Италид сурахаар явж байгаа бол одоо Итали руу одоо дуу сурахаар явж байна гэх юм бол нараини икемас. Нараимас гэдэг үйл үг байгаа шүү дээ тийм. Сурна гэдэг суралцах. Тэгэхээр тэр мас төсвөлөө аваад оронд нь залгачиж болно. Энэ юусоо тийм хэцүү юм байхгүй. Ямар ч өөрчлөлт хувирал орохгүй. Зүгээр энэ төгсгөлүүдийг нь аваад л тэгэл нөхцлөө залгаад байгаа байх нь тийм. За нэгтгэх нь нэг юм омияге гэдэг болов. За энэ дебато гэж юм те. За дэлгүүр лөө одоо сувенир хөдөлж авахар явна гэж хэлэх гэж байгаа юм шиг те. За тэгэхээр дебато омияге о кайни икимас. За каймас гэдэг үйл үг маань байна те. Тэгэхээр энэ масаа аваад оронд нь нөхцөл залгах нь кайни икимас гэх юм бол хөдөлж авахар явна гэсэн үгэлбэр болох нь те. За комбини에 니모츠を送りに行きます. За комбини руу одоо энэ илгээмж явуулахаар явна гэсэн үгэлбэр байна те. Тэгэхээр окуримас гэдэг илгээх явуулах гэсэн үйл үгийнхаа масыг аваад окурини гэх юм бол явуулахаар очино. Одоо тэр дэлгүүр рүү юм илгээмж явуулахаар явна гэсэн үг байна те. За 도서관에 노민산테 도서관에 본を借りに行きます. За 노민산аас яг гэж ном авах гэж очиж штэ тэ. Тэгэхээр ном зээлж авах. каримас гэдэг ч одоо зээл нь авна гэсэн үг штэ тэ. карини зээлж авахаар явна. икимас. За эки에 одоо галт тэрний метроны бодол тэ. Галт тэрэг биш. За томодачиを迎えに行きます. За бодол руу найзыгаа тусаж авахаар явна гэж хэлэх юм бол迎えに行きます. Гэнэ тэ.
мукаимас гэдэг тосож аавна, угтаж аавна гэдэг өвлөгнийхаа мас төсөлийг аваад ни нөхцөл залгаад тэгээд артникимас гэх юм бол мукаи тосож авахаар явна гэсэн өгүүлбэр болох нэ. За дахиад дасгал энэ. За энэ дасгалыг өөртөө хийжлаад үзээрэй. Бүгдөө зур жишээг нь харчий те. За эхний жишээ нь коэн에 икимас гэж нэ. Парк руу явна. Сампо шимас. За салхилан зугаална гэж нэ. Тэгэхээр коэн에 сампони икимас. Тэгэхээр парк руу салхилахаар явна гэж. За энэ сампо шимас гэдэг ардаа энэ шимастай сампо гэдэг маань өөрөө одоо салхилалт зугаалалт гэдэг нэр өгштэй тийм. Тэгэхээр энэ шимасыг нь тэр чигээр наваа зүгээр сампони икимас гэж хэлж болох нь тийм. Ингээд нэр үгэн дээрээс залгаж болно гэж хэлсэн шүү дээ тийм. За заримдаа сампо шини икимас гэж ч бас хэлдэг. Гэтэ мэдээж шал болох богинохон хурдан л ингэж ярих гэж хичээдсэн шүү дээ хүмүүс. Тэгэхээр хвчлэн сампони икимас гэж ярих нэ. За хоёрдугаар жишээ нь Кёото에 икимас ханамио шимас гэж байна. За Кёото에 ханамини икимас. За Кёото руу одоо ханами гэдэг чинь ханамио шимас гэхээр одоо 4 сард ингээ сакура дэлгэрхээр сакураны хондоор ингээ сууга пикник хийж баярлдаг тийм баяр байгаа тий ханами гэдэг. Тэгэхээр одоо тийж одоо цэцний баяр хийх юм уу? Цэцгийн баяр хийхээр Кёото руу явна гэж байна. Тэгэхээр ханами гэдэг маань өөрөө тэр баярыг хэлж байгаа нэр үг. Тэгэхээр ханамини икимас гэж хэлэх юм бол баярлахаар явна гэсэн үг болох байна тийм. За энэ ханамио шимас энэ болохоор сампо шимас гэдэг. Энэ нь одоо ингээд одоо юу гэдэг чинь баян хэрэглэгддэг үгнүүд сүлдээ ингээд оогоо ингээд гээгээд шууд ингээд залгаад нэг үг болцсон ч гэх юм уу. Одоо тэгж тайлбарлаж болох бах тийм. Тэгсэн. Тэгээ зарим японочууд өөрсдөө сампо шимас гэж хэлдэг ч юм уу. Эсвэл шууд ханами шимас ч юм уу ногийн гээгээл гэхгүй оруулахгүй байдаг байгаа шүү. Тэгэхээр ягаад энд байгаад энд байхгүй байгаа юм бэ гэд тэгэх юм бол ер нь бол байсан ч болно байхгүйсэн ч болно. За бүр амарлаг гоё яг дүрмээрээ байна гэвэл энэ номоо ингээ баримтлаад яг бүр ингээд тогтцсон юм өгнүүдээ бол тэгээд оогүйгээр нь хэрэглээд тэгтээ ихэнх японочууд бол энд ногоо хэрэглээд байдгийм бэлээ. За энэ эхний дасгалын хариулт байна уу? Энэ эхний дасгалын хариулт байна те бүгдөө хийцэн. За энэ хоёр дахь дасгалын 1 2 3 4 гэд та нар өөртөө хийх дасгалын хариулт байна. За тэгээд өөрөө хийгээд өөрийгөө шалгаад үзээрэй. За өнөөдрийн сүүлийн дүрм байна. Доккока наника гэж юм те. За шинэ үгэн дээрээс нь доккока гэхээр хаа нэгтэй хаа чамаагүй. Наника гэхээр аль нэг ямар нэг юу ч хамаагүй гэсэн үг байна те. За энэ тохиолдолд болон нөхцлүүдийг ээж болно гэж юм. За юу гэсэн үг юм бэ? Жишээн дээрээс харъя. Фую ясуми ва доккока икимашита ка. За өлийн амралтаар хаа нэг тийшээ явсан уу гэж асууж байгаа бол доккока гэж асуух нь тийм. Хаа нэг тийшээ хаашаа чамаагүй явсан уу гэж юм тийм. Тэгэхээр доккока икимашита ка эсвэл доккока икимашита ка гэдэг аль алигээр нь болно гэж юм тийм. Одоо нөгөө чиглэл заасан ямар нэгэн зүйл рүү явж икимас гэдэг чинь чиглэл заадаг үйл үг шүү дээ. Явна гэд. Тэгэхээр энэ дээр нөхцөл ашиглана шүү дээ. За тэгэхээр энэ доккока гэд хаа нэгтэй хаашаа чамаагүй гэдэг энэ үгэн дээр энэ эгээс гээж болох нэ. Доко за зүгээр хаашаа явах чаваа гэж асуух юм бол докоe икимаска гэж асууж болно тийм. За тэгээ ер нь бол яран ч яг доко икимаска гэдэг ер нь эгээ гээчдэг тохиолдол бид юм байна. Тэгэхээр энэ докока дээр ч гээж болно гэхгүйсэн ч болох юм байна тийм. За тэгээ докока хоёроо шал хоёр өөр ялгаатай зүйлээ. Доког үл яг хаашаа явсан бэ гэд нэрийг асууж байгаа. Докока гэхээр хаа нэг тийшээ явсан уу? Тэр өөрөөр хэлбэл яваагүй ч гэсэн болно шүү дээ тийм. За нодо га кавакимашита кара наnika о номитай desu. За амцангаар болохоор ямар нэг юм уумаар байна. Юу ч усан болно. Ямартай ч ямар нэг юм уумаар л байна гэсэн үг байна те. Яг юу уумаар байна гэдгээ тодорхой хэлээгүй зүгээр л ямар нэг юм уумаар байна болохоор наnika гэж хэлэх нь те. За тэгээд о байсан ч болно баггүйсэн ч болно. Nanika номитай desu. Nanika o номитай desu. За
дасгал байна тийм. Харилцан яриа A, B хоёрын. За тэгээд A нь нодоога кавакимашта не. Амсангачлаа гэсэн чинь тийм ээ. Наника номитай дэс нэ. Ямар нэг юм уумаар байна гэж тийм. Асоку де наника номимасен ка гэж тийм. За тэнд энэ кофе шоп дэглүүрч юм байна тийм. Тэнд ямар нэг юм уух уу, уцгаах уу гэж тийм. Номимасен ка гэсэн чинь сошимашо тэгээд ихсгээ гэж. Энэ штэ жишээний ханзруу хэдүүлээч одоо энэ дээр тасгал ажиллана те. За гэдэс өлсчлөө гэж юм бол юу ч хэлээ. Унакага сукимашта не. Тэгсэн чинь харин тийм ээ наника табе тай дэс не гэж хэлнэ те. Табе мас гэдэг үгүйгээ тай дэс хэлбэрт оруулаад табе тай дэс не. За асако де наника табемасен ка. Энэ ямар нэг юм идэх гэх юм бол наника табе масен ка гэдэг. Масенка гэдэг чинь нөө бид нэр өмнө нь үзсэн шүү дээ тий. Тихүнку гэдэг одоо илтгэр санал болгож байгаа хэлбэр тий. Сошимашо тэгцгээе гэж. За энэ ядарсан юм шүү тий. За цукаремашта не гэж хэлээ тий. За юуко чото ясумитай дэс нэ гэж хэлээ тий. Чи хамармаар байна. За ясумимас гэдэг үг л тий. Тийм ба ясуми тай дэс болох нь тий. Амармаар байна гэх юм бол масаава тэгээд хай дэс болох нь тий. За энэ дэснэ энэ гэдэг ч одоо юм аялууд шүү дээ тий. За асоку де за тийм асоку де чото ясумимасен ка. За тийм ч хамаргүй ясумимасен ка сошимашо гэдэг нэ. За өнөөдрийн ханз. За маа буюу урд гэсэн ханз энэ тий. За уширо гэдэг ард гэдэг ханз. За тэгээ уширо гэх юм бол ард гэсэн үг байна тийм. Ингээд ханз хираганатаа хамт ингэж бичигдэн байна тийм. Ард гэх юм бол уширо. За сото гэх юм бол гадна гэсэн байна тийм. За ию хэлэх одоо амаараа хэлэх ярих гэх юм уу. Ямар нэгэн зүйл хэлэх гэх юм бол ию гэж хэлнэ. За тэгээд хэлэх гэдэг ханз маань. За тэгээ үйл үг маань имас гэдэг. За тэгээд бүгдөө цаашаа үзнэ. Төлөв чи хэлбэр дээр үйл өгөөд маань ийм одоо ямар ч хувираагүй хэлбэр дээр байгаа үйл үг бол ию гэдэг ийм бахна. За кику сонсох асуух гэдэг ийм хоёр өөр утгатай тийм. За тэгээд ханз нь ийм. За тэгээ үйл үг маань болохоор кикимас гэдэг байгаа тийм. Бүгдөө болохоор кикимас гэдэг мас хэлбэр үзсэн байгаа. За тэгээ явандаа бүгдөө төлөв чи хэлбэр үзэн тэрнэр болохоор ийм үү төгсгөлтэй байдаг. Тэгэхээр ийм кику гэдэг ийм төгсгөлтэй болох нь юм тийм. За ингээ өнөөдрийн хичээл дуслаа. Дараагийн хичээл хүртэл баяр таа.